За хүний эрхийн олон улсын грек конвенцэд нийцүүлээд хүний эрхийг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр бид нар хэлэлцэж байна. Тэгээд сая Алтан гэрэл сайдын хариултыг сонсоод сууж байхад зарим зүйлүүдийг бас жаахан хугацаа аваад нэмээд оруулсан бол ямар байсан юм болоо гэж бодож байсан зүйлүүд дээр нэмэлт тайлбар асуултуудыг танаас авъя. Тэгээд хэдий олон улсын грек конвенцэд нийцүүлээд хүний эрхийг хангахтай холбоотой асуудад өнөөдөр яригдж байгаа ч гэсэндээ ер нь бол үндсэн хуулийнхаа 19-р зүйлийн 19-ийн 3-т заасан хүн эрх хэрэгчлөөг эдлэхдээ үндэсний аюулгүй байдал бусад хүний эрх хэрэгчлөөг хохироож болохгүй, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй гэдээ яг энэ заалтынхаа дагуу л нас хөндөд ороод ирсэн байсан бол дахин бүгдээрээ хүний эрхийг хангахтай холбоотой хуулиудыг ярилцахдаа илүү их хөнгөн байх байсан болов уу гэж бодож байна. Тийм учраас 4 асуулт байгаа. Тэгэхээр та сайхан хариулаад өгөөрэй. Энэ хуулиудад ер нь энэ эрхэн зөрчигдөж байгаа этгээдийн сэтгэл санааны охирлыг арилгах тал дээр зохицуулалт хангалтгүй байдаг юм шиг санагддаг. Тэгэхээр энэ дээр хууль зүйн яам ямар ажил хийж байгаа юм бол эрх зүйн орчныг нь хизээ бүрдүүлэх вэ? За хоёрдугаарт энэ хүчирхийллийн гэмт хэрэг ихээр үлдэгдэж байна. Ер нь тоо хэмжээ маш их өсөж байна. Эмэгтэйчүүд хүүхдийг янз бүрээр дарамтлж доромжилж байна. Хүнлэг ус байна гэд нэлээд чигтэлсдэг. Тэгэхээр энэ дээр танай ам дээр яг ямар хамгийн сүүлийн үеийн тоо мэдээлэл нь ямар байна вэ? Хүслээр болдог бол одоо хариуцлагыг нь чангатгах юмсан. Гэхдээ та бас түрүүхэн хариуллаа. Хуулийн тэр санкцууд нь чанга байснараа аливаа асуудал шийдэгдэхгүй гэд. Тэгвэл энэ чиглэлээр ямар ажлууд хийгдэж байна вэ? Яаж бүгдээрээ энэ гэмт хэргийн одоо тоог багасгах вэ? За 3 дугаар асуулт нь болохоор гин буруугүй хүнийг үндэстгүүгээр баривчлаад л нэлээд тийм нэр хүндэд нь халдсан асуудлууд бол явдаг. Эрхийг нь бас ноцтой зөрчдгөө. Тэгээ хэрвээ буруугүй болвол нэн даруй тэр энэ хүн бол гин буруугүй байсан юм а гэдгийг нэг тийм мэдээлждэг болвол нэг хэдэн жилийн дараа энэ хүн гин буруугүй байсан юм байна гэж цагаатгаад байгаа нь бас ямар ч тийм хэрэггүй юм шиг санагдаад байдаг. Тэгэхээр энэ дээр бас ямар ажлуудыг хийж байна вэ? За сүүлийнх нь болохоор энэ эрх зүйн тусалцаа авах эрхийг хангах чиглэлээр хүсэлт гаргах тухай бас одоо суусан байгаа. Тэгэхээр энэ дээр өндөр настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэг одоо эрх зүйн тусалцаа үзүүлэх асуудлуудад нь одоо нэмж тусгах байдлаар энэ хуулиудад суулгах ёстой байсан шүү. Энэ дээр бас хариулт авъя. Баярлалаа. За Алтан гэрэл сайд хариулт өгье. За шүүх шинжилгээний тухай хуулийн холбогдох заалтуудаар энэ сэтгцийн хор уршигын зэргийг тогтоож нөхөө олгор олох энэ журам бол хэрэгжээд явж байгаа. За шүүх шинжилгээний байгууллагаас сэтгцийн шинжээчтэй холбоод сэтгцийн шинжээчдийг эрх олгох бэлтгэхтэй холбоотой шатараас нь тодорхой арга хэмжээнүүд хийгээ явж байгаа. За мэдээж одоо ингээд хөгжлийн үе шатанд янз янзын байдалтай байна л да. Одоо зарим нэг хэсэг бол ойлгохгүй байна тийм. Яагаад энэ сэтгэл санаа нэг юм хор гэд зарим хүн ингээд сэтгэл санаа гим орч учрлаа гэд олон 100 саяар тоологдох хөрөн мөнгө яриад ийн гэдэг асуудал ярьж байгаа. Тэгэхээр бид бол нэг зүйл хэлж байгаа. Гэмт хэрэгт бол хүн хохирохтой зөвхөн бие махбодороо гэмтээ ингээд үлддэггүй сэтгэл санааны гим хорыг бид нар зайлшгүй ярих ёстой. За энэ нөхөрл нөхөн төлбөрийг ч гэсэн явах ёстой. Боловсронгуй болох шаардлагатай зүйлүүд бол бас байна. Тухайлх юм бол одоо ингээд гэмтэргийн улмаас амь насаа алдсан хүмүүс яар гэр сэтгэл санааны өндлөгөө хийхээр одоо 3 хүүхэдт нь гуруулаа өөр гарлаа гэдэг ч юм уу. Ингээд яаж зохицуулах уу гэдэг дээр бид нар арга ажиллагааны хувь зүйлүүд байна. Тэрнээс биш яг сэтгэл санааны гим хорыг бол барагдуулах чиглэлийн бодлого хэрэгжээд явж байгаа гэдгийг танд хэлье. За энэ хүчингийн гэмтэргийн статистик мэдээлэл харамсалтай сүүлийн жилүүдэд бол нэмэгдэх хандлагатай байгаа. Хорих байгууллагад ял эдэлж байгаа залуучуудын нэлээд хувийг энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгцэн залуучууд ялангуяа хөдөө орон нутаг аслагдмал газар амьдарч исэн залуучууд ийм хэрэгт холбогдох нэг байна. Ял шийтгдийн бодлогын хувьд бол өнөөдөр насан туршаагүй этгээдийг хүчинтсэн гэмт хэрэг үйлдсэн этгээд 10-аас дээш жилийн ялтай байгаа. Ял шийтгдийн бодлогын хувьд бол харьцангуй доктортой байгаа. Бид бол энийг одоо цагдаагийн байгууллага юм уу гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаас гадна ер нь энэ хөдөө байгаа залуучуудынхаа нийгэм соёлын эрхийн асуудлыг яаж хангах юм бэ? Хүйсийн тэнцвэртэй байдлаа бид нар яаж хангах вэ гэдгийг энэ асуудалд анхаарал тавьж байгаа. Боловсролын сайттай яриад 10 жилийн хүүхдүүдийн хичээлийн хөтөлбөрт нь энэ чиглэлийн
агуулгыг тусгахыгээд хамтарсан баг гараад гарын авлага гаргаад бас ингээд энэ чиглэлийн ажлууд хийгдэж байгаа. За гин буруугүй хүнийг үнэлэхгүйгээр хорьсон шийдэгдсэн тохиолдолд шүүгийн шийдвэр гаргаад ингээд энэ дөр бол гарцаагүй шүүгийн шийдвэр гарахаас өөр аргагүй байдаг. За үнэлэхгүйгээр энэ хүнийг ингэж хорьж исэн байна гэд шүүхийн шийдвэр гарах юм бол эннийхэн дагуу нөхөн олгууруулах асуудал явагдаж байгаа. Хууль зүйн дотоод хэргийн яамн дээр энэ гэмтэргийн хөрөгчдөд нөхөн олгууруулах сангаас гадна яг энэ төрийн буруутай үйл ажиллагаанаас бусдад учирсан гэм хорыг нөхөн төлөвлөх энэ үйл ажиллагаа явагддаг. За 2025 оны төсөв дээр бас энэ чиглэлийн хүмүүсийн төлбөрийг барагдуулсан ийм үйл ажиллагаа явагдсан. За харин энэ эрх зүйн тусалцаан дээр бол бид нар эрх зүйн тусалцааныхаа хүрээ хязгаарыг л ойлгохоор өргөжүүлж байгаа учраас таны хэлж байгаа саналаар явандаа та бас саналаа гаргаад ингээд явахд тусгаад явах болцоотой гэж үзэж байна. За уян гишүүн тодруулж сууя. За баярлалаа. Хоёрдугаар асуулт нь гэр бүлийн хүчирхийлэл байсан шүү. Сайн. Тий. Тэгэхээр тэрнтэй холбоотой чангадах санкт ч юм уу ямар үйл ажиллагаа ер нь явуулж байгаа юм болоо. Тэрэнд хариулаад өгөөрэй. За Алтан гэрэл сайд нэмж хариулъя. Зөрчлийн тухай хувьд бол энэ асуудлыг авч үзэж байгаа. Өнөөдөр практик дээр ямар асуудал байна вэ гэхээр энэ баривчлагдсан гэр бүлийн хүчирхийллийн улмаас баривчлагдсан хүмүүс тунд энэ баривчлах шийтгэлийг түгээмэл хэрэглээд байгаа. Хоорондоо маргалдлаа. За ингээ гэр бүлийн хүчирхийлэл бол баривчлалаа. Энээс болоод маш олон гэр бүл салж байгаа. Биеийн хүчирхийлэл үйлдэлсэн, зодсон, дарамт үзүүлсэн бол зайлшгүй баривчилдаг байхаар харин бусад төрлийн тохиолдолд заавал баривчлах ялдыг хэрэглэхгүй шийдэх талаар бид нар энэ хуулийн өөрчлөлтөөр дагаж орж ирж байгаа. Практик дээр бол ерөөсөө яг энэ баривчлах байранд байгаа иргэдийг үзэхээр дэглэх нь гэр бүлийн хүчирхийлэл байна. Маргалцсан, муудалцсан. За тэгээд шүүхтэр хэрэг нь хүрээд ирэхээр яадаг вэ гэхээр одоо бид хоёр уулзраа олцсон. Тэр өдөр жоохон маргалцсан юм аа. За зодоогүй юм байхгүй. Тэгэхдээ одоо бол ямар нэг байдлаар бид хоёр эвлэрсэн гэдэг асуудал ярихад одоо тэр чигээр нь бүгдийг баривчилж байгаа, гавтгааруулж байгаа явдлыг бид нар Цагаан хүүгээ Идрээ отгч асуулт сууя.